Шүдэн өдрийн мэндийг хүргье. Наран цагтаргыг бол ер нь дэмжиж байгаа. Олон газраар ажилласан, дуршлаг хоримтлуулсан, олон жил одоо төрд ажилласан ийм хүн дэмжиж байгаа. За ер нь манай барилгын салбартаа бас Монгол банк маань нэлээдгүй хамтарч ажиллах ёстой гэж ингэж одоо харж байгаа. Ёстой гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ ипотекийн зээлийн асуудалтай салбарын хэмжээнд цаашдаа хамтарч ажиллана гэж ингэж одоо ойлгож байна. Монгол улсын хэмжээнд өнөөдөр 1 сая орчим өрх ажиллаж амьдарч байна. За улсын хэмжээнд түүний 70 орчим хувь нь буюу 700 мянган өрх орон сууцаар буюу төвлөрсөн дулаан хангамж одоо инженерийн шугам сүлжээнд хамрагдаагүй ажиллаж байгаа. Ерөнхий сайд Монгол улсын засгийн газраас 80 мянган айлын хөтөлбөр хэрэгжүүлээд орон сууцны бодлогыг бид нар дэмжиж ингээд одоо ажиллаад явж байна. Яг одоо орон сууцчлалтыг бодлогоор дэмжихээр тусгай зориултын банкны асуудал яригадаад ажлын хэсгүүд гараад ажиллаад явж байна. Тэгэхээр энэ банкны их усрыг ямар их усрүүдээс бүрдүүлвэл зохимжтой гэж одоо та харж байгаа вэ? Монгол банк бол энэ одоо ажлын хэсгүүдэд танаа банкны төлөөллүүд нэлээдгүй одоо орсон байгаа. За мөн одоо зөвхөн энэ орон сууц худалдаа авах эрэлт талыг нь дэмжиж одоо явахаас гадна нийлүүлэлт тал дээр нь ямар бодлого одоо барьж ажиллах вэ гэж бас цаашдаа асуу. Ерөн зүгээр их усүр бүрдээд нэг 3-аас 4 их 80 төгрөгийн одоо их усүр бүрдээд энэ эрэлт нийлүүлэлт талын одоо балансжуулаад тэнцвэржүүлээд ажиллах тохиолдолд энэ одоо төгрөгийн ханш энэ инфляцийн асуудлууд ер нь ямар шуухан хэмжээнд хөдөлгөөн орох бол гэж хэрхэн нөлөөлөх бол гэж та харж байгаа вэ? Ерөн зүгээр энэ барилгын салбартаа Монгол банк маань нягт ойрхон уялдаж хамтарч ажилласнаар бол энэ одоо ялангуяа нийслэл Улаанбаатар хотод энэ төвжирлийн асуудал, энэ утааны асуудлуудыг шийдэхэд нэлээд дөхөн болох бах. Тийм болохоор одоо иргэдийн амьдралыг чанарын төвшин одоо тодорхой хэмжээнд сайжруулах ёстой гэж ингэж бодож байна. Таныг одоо ажиллаа аваад эрс шинжилгээгээд барилгын салбартаа бол хамтарч ажиллана гэж одоо итгэж найдаж байна. Тэгэхээр дэмжиж байна. За санал хэллээ. Мөнгөн цогийн ган хөл. Санал биш дарга асуусан. За нэр дэвшигч Санжаагийн наран цогт. За дамглан гишүүний асуултанд хариулъя. За ипотек дээр бол бид нар яг би тэнтэй санал нэг байна. Бид нар энэ зорилтод бүлгээл маш сайн тодорхойлоод тэрнийхээ асуудлыг нь хөнгөлөлттэй зээлээр шийдэж явах ёстой. За харамсалтай түрүү хэлсэн яг зорилт бүлгийн маань 40% шийдэгдсэн. Тэгэхээр яг би бол энэ дээр онцгой анхаарна ажил томилогдвол за нийслэл бол ялангуяа энэ дээр бас энэ газар чөлөөлөлт яндан буулгах чиглэлээр ингээд төсвөө заруулаад нэлээд ажил хийгээд концепцийн хувьд бас зөв концепцууд гаргаж байгаа юм билий. Би энийг бол ажил томилогдвол уулзаж нэлээд наривчилж бас ярина. За ерөнхий зарчмын хувьд бол бид айлуулах мөнгө хөвлөх биш бодит мөнгөөр л энийг санхүүжилтийг хийж явах учиртай. За энэ түрүү бас асуулт хариулахдаа орлогод нийцсэн за үлдэгдэл зах зээл боломжтой хүмүүсийн зах зээлийг бид механизмаар бүрдүүлнэ. За тэр нийлүүлэлт тал дээр бол ерөн тэр энэ ялангуяа Улаанбаатар хот дээр бол нийслэлийн явуулж байгаа тэр концепцээр явхад бол бас нэлээдгүй юу гарч ирэх юм билий. Зүгээр яг инфляцийн хувьд бол тооцоо мэдээж энэ хувийн тооцоо бол байгаа. Гэхдээ энэ төв банкн дээр ажиллаж байгаа мэрэгжлийн хүмүүсийн яг модель дээр суулсан тооцоон дээр ажиллаж бол би танд тодорхой мэдээлэл өгнө. Баярлалаа. Мөнгөн цогийн ган хөл гişүн.